Сайн бацхан өрхөмөд үзэгчтэй манай Хүмүүлийн ухааны сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Сонсоёл суралцсан подкастын маань нэлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За үзэгч та бүхэн манай сургуулийн подкастыг дэмжиж лайк, шеэр товч манайхан дарахаа битгий мартаарай. За ингээд энэ удаагийн манай Сонсоёл суралцсан подкастын маань зочин хойморт за бидний сайн мэдих түүхийн одоо судлаач, за түүхийн доктор гэдгээр Монголын ард түмэн таныг их сайн мэднэ. Судлаач, за бэлгүүн багш маань оролцож байна. За багштай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За та бүхэн өмнө манай Сонсоёл суралцсан подкастаар орж байхдаа ер нь Монголд энэ одоо үйл ажиллагаа явуулж байсан хятад пүүсүүдийн талаар Гадаадын пүүсүүд. Тийм, гадаадын пүүсүүд. За одоо ламбард гэх юм уу да. Ер нь барьцаалан зээлдүүлсэн бас ер нь тий. За тэдгээрийн талаар, за мөн дээрэс нь энэ данзангийн талаар. За тэгээд тэр данзан доллар гэж ямар доллар байсан юм. За тэгээд тухайн үед нөгөө данзан бол Монголд хөрөнгөтний үзлийг ингээд гоё хин цаашаа одоо ер нь оруулж ирэх гэж үзээд тэгээд тэр нь ингээд жоохон им болоод дууссан. За энэс үргэлжлүүлээд ер нь Монголын тухайн үеийн улс төрийн түүхийг аваад үзэх юм бол 21 он бол ардын хувьсгал ялаад ингээд явж исэн. За энэс цаашаа ер нь Монголд энэ хөрөнгө хураах. За дээрэс нь эдийн засгийн шинжилэлүүд. За дээрэс нөгөө намын одоо хэд хэдэн цэвэрлэгээ энэ төр гэл нэг хэцүү үйл явдлууд болсон да тий. За хоёлаа энэ дугаараар гол бидний баримтлах зарчим юу вэ гэхээр их улс төр нэг ярихгүй. Тий. Үйл явдлуудыг. За тэгээд ер нь голцоо болж их юм бол нөгөө 20 дугаар зууны түүх бол Монголын ард түмний хувьд жоохон маргаан ихтэй түүх учраас зөв их маргаантай түүх шүү дээ хүмүүс. Нухчаа ихтэй. Тэгэхээр тийм бодлоо маргаан олонтой. Тийм учраас яг нэг маргааныг таслан гэж яхан ч сайшин. Тийм зөв ер нь бол өөрсдөө байгаа их сурвалж дээрээ толгуулж байгаад энэ түүхийн талаар таныг ингээд хөөрхөн яриад өгөөч гэж одоо урьж байна аа гэж. За. Хөөрхөн ярина гэж ямар яриа вэ? Тэр нь одоо их гоё ярина л гэсэн үг. За ер нь Монголын эдийн засгийг түрүүчийн дугаараар би нэг ярьсан. Ер нь хоёлаа бараг ер нь товчлоод бараг 200 товчилж ярьсан баг шүү. Тэ манж засагт Монгол элсэж ороод тэгэл ерөөсөө тэгэл явцсан шүү дээ. Тэ. Гэхдээ яг хөө тэр Монголын эдийн засгийг хөгжүүлэх талаар ер нь чингүрний бодлого бол байсан. Одоо энэ пүүсүүд нь хурж ирдэг. Тэгэхээр чин зэрэг нэ даашинхүү пүүс ирсэн гэл нэг хоёлаа нэг ярьжсэн биз дээ. Шиндээ юу, лунсан тэгээд буянтын пүүс, настын пүүсүүд гэдэг ингээд ирж исэн гэдэг нэг хоёлаа ярьжсэн. 1921 онд Монголын эдийн засгийг бас нэг хөгжүүлэх гэж өөдөн татгаж оролцсон хүн бол бас л баруун өнгөр байсан. Баруун өнгөр нэг хоёлаа нэг дурдаагүй шүү дээ. За тэгээд баруун өнгөр нь бол яг хоо Монголыг цэргийн сургууль байгуулж исэн маш их энэ тэнд цугларсан хүрээнд ингээд энд хаа хамаагүй хөглөрөөд цугларсан байсан хогийг цэвэрлж исэн. Цэргийн болон бас дунд сургууль байгуулж исэн. Бороо Унгарын үеийн Монгол орн бол ер нь Унгарын эзэнд тусалсан байсан. Тэгэхээр Унгар нь бол болцоот гэдэг мөнгөн дэвсгэртийг гаргаж байсан. Гэхдээ энэ аюулгүй сайн одоо хэвлэгдээд Монголын эдийн засгийг тэр чигээр нь ингээд одоо ингээд хэсэггүй хугацаанд барьсан ч гэсэн бас хан шөндөртэй байсан юм аа. Бороо Унгарын энэ мөнгөн дэвсгэрт бол ер нь овоос ханш насныг гайгүй явсан. Гэвч тэгээд юу болох вэ? Нөө бороо өнгөр нь маань бас удаан тогтоогүй шүү дээ. За тэгээд данзан чинь Монгол доллар хийлээ гэдэг ингээд. За тэгээд тэр үеийн манай Монголын мөнгөн дэвсгэрт чинь янчаан гэдэг. Одоо өнөөдөр чинь төгрөг биз дээ. Тэр үед янчаан гэж нэрлэдэг байсан. За тэгэхээр чин зэрэг янчаан гэдэг нь бол манж үг, өгөө хятад үг гэл ингээл яриад байна л да. За яг хуу ямар ч лсэн л юм байсан байна. 1924 он гэхэд ер нь данзан эднэс бол ер нь одоо улс төрөөс ер нь холдуулах бодлого бол явагдсан. Хин энэ бодлогыг явуулаад эхлэв гэж хэлж байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг эдийн засаг, худалдаа, улс төр, мөн олон улсын харилцаа буюу дипломат харилцаа заавал зэрэгцэж явдаг. Тэгэхээр зэрэг зарим юмыг нь дурдах хэрэгтэй. Хойд хөрш буюу зөвлөлт гүрнээс тулгалт ирсэн. Зөвлөлт гүрэн яагаад ингэвэ? 1924 онд бүр тэгж ярих юм бол бүгд найрамдах Монгол ард улс бол Хятадын засаг захиргааны саашгүй нэгж муу юм а гэсэн
Энийг зөвшөөрчдөг юм. Тэг Бээжинд болсон энэ одоо зөвлөлтөд Москва одоо Караханы тунхаг гэж юм гарсан байхгүй юу? Гэтэл энэ Бээжинд ингээ батлагдчихсан. Амар ерөнхий сайд байхдаа гүнж одоо би сонсоод итгэсэнгүй чи юу болж байгаа юм бэ гэдэг. Зүгээр одоо хойд гүрнээс нь ирж байгаа. Том хятадтай муудалцж ирсний оронд жижиг Монголоос болж муудалцж ирсний оронд Монголыг нэг хэсэгтээ найр тавьж өгье гэж ботсон юм уу? Энийг юм асуудал бас. За энэ улс төрийн асуудал нь бол нэлээд нарийн ширийн юм болно. Тэгэхээр энийг яриад яах вэ? Ямар ч лээс нэг юм болсон. За яг ингэхэр чин зэрэг яах вэ? Бээжин Монголыг хамаарад эхэлчихлээ гэсэн үг байхгүй. Монголыг Бээжин хамаарчлаа гэсэн үг. Тэгэхээр Монгол дохоо Дундад иргэн улсын эдийн засгийн худалдааныхан дээд зэгтээ байр суурь эзэлж гисэн буюу Даашинхүүгийнхэн одоо Даашинхүй би тайлбарсан шүү. Их инновац гэдэг чинь их шинжлэгч, шинийг өдөр болгон шинийг шинжлэгч, өдөр болгон л шинжлэгдээд байдаг гэсэн утгатай штэ. Үргэлжийн шинжлэгчд гэсэн утгатай. Одоо innovation, инновац. Нэг хүн инновац гэж юу гэсэн үг хэлж асуугаад байлаа. Яг энэ чинь байнга шинжлэгддэг гэсэн үг. Тэгэхээр их үргэлж маш их шинжлэгддэг, удирдахч гэсэн л утгатай л үг болж таарад байгаа. Ханз нь бол тийм юм. За ингээд Даашинхүү пүүс болон Шиндээюгийн пүүсүүд. Тэгээд Тинжан пүүсүүд ингээд бүгдээрээ Монголд байр суурь эзэлж эхэлсэн. Даашинхүүгийн пүүсээс ер нь энэ дундад иргэн улсын пүүсээс болон урд зүгийн пүүсээс манай ноёдууд төрийн томчууд бас зээл авдаг байсан. Энэ манжийн засгаас ихтэй байсан банкны нарийн системтэй эн чинь айхтар бодлоготой байсан шүү. Чингүрний эдийн засгийн бодлого бол Даашинхүүгийнхэн чинь нэлээд томордог байсан. Даашинхүүгийнхэн юу гэдэг байсан гэж бид нар өөрсдийнхөө ашгийг 100 нухалдаг. Энэ одоо юу гэсэн үг вэ? Хэрвээ энэ байдлаараа ар Монголд бид нар байр сууриа улам бэхжүүлэх юм бол одоо бид нар ингээд Петроград хүртэл байр сууриа бүр мөсөн олдог юм бол өөрсдийнхөө эрх ашгийг 1000 нухлах болно. Гэвч ямар компани босс ингэж ярих юм бэ? Бас айхтар байгаа. Бид нар их хүрээнээс ар Монголын төв хот их хүрээнээс хаалган хүртэл алт мөнгөн имбүүгээр дэвсгэр бүтээж чадна. Энэ одоо ямар бардам үг вэ? Имбүүгээр ингэж өрнө штэ. Энд чинь өрнө гэсэн үг байхгүй юу? Имбүү дэвсэж чадна гэж штэ. Юу гэсэн үг юм бэ? За ингээд нэг 10 игнэ ингээд имбүү ингээд өрчий гэж бодъё л доо. Нэг имбүү нь ямар 2.5 кг жинтэй. Нэг имбүү л 2.5. Тэгэхээр чин зэрэг 2 имбүү, 3 имбүү, 4 имбүү, 5 имбүү гэдэг ингээд тавина да. 10 имбүү тавина штэ. Тэгэхээр яах вэ? 25 кг. 25 кг мөнгө болно. Цэвэр мөнгө. Цэвэр мөнгө болно. Тэгэхээр энийг яаж чинь морин тэрэгтэй хоёр хүн саадгүй зөрнө гэдэг чинь дахиад 20 болно да. Яг энэ 20 гэсэн энэ игнээгээрээ тэр чигээрээ хаалган хүргэнэ гэж байгаа. Хаалган одоогийн хаана нэлээ? Хаалган хот. Одоогийн? Энэ өвөр Монголд байгаа. Хаалган хот яг энэ өвөр Монгол хятадын хэл цагаан ирэм дээр байгаа. Хаалган Даамэн буюу их хаалган хот. Яг нэг Монгол хятад хоёрын хил дээр байдаг том бомт байхгүй. Хаалганы бомт. Даатун чуулалт хаалга гэдэг ингээд явдаг юм тэр. Хаалган хот. Хаалганы даваа гэдэг чинь ингээл ийшээгээ нүүдэлчдийн нутаг, ийшээгээ тариачдын нутгаал гэсэн үг. Тэгэхээр яаж ин Төв Азийн Монгол улсын даа хүрээ буюу их хүрээнээс өөрийнхөө эх орны хил хүртэл хязгаар хүртэл 20 игнэ. Яг энэ игнэгээр ингээд дахиад ингээд 20 40 болно да. Тэгээд 120 гэл 80 120 гэдэг ингээд явна да. Яг ингээд хаалга хүртэл бид нар алт мөнгөний имбүү дэвсэж чадна. Бид нар Петроград хүртэл. Петроград тухайн үеийн хаант Оросын нийслэл Петроград гэж нэрлэж байсан. Петр хааны хот гэсэн үг. Одоогийн Санкт-Петербург хот. Сүүлд Москва нийслэл болсон юм л да. Тэр чин зэрэг яаж ийн? Петроград хүртэл бид нар өөрсдийнхөө энэ эдийн засгаа дангаар монополь тогтоох юм бол
бид нар мянган углана. Шиндээ юугийнхан болон Тянжины пүүсүүд, Тиншааны пүүсүүд бид нар нэгтгэл ингээд бас эдгээр чи хоорондоо нэгдэн штэ. Монголд дан ганцаараа монопол тогтоох, ер нь цайны зам дээр монопол тогтоох мөн бусад пүүсүүдтэйгээ нийлээд олигопол тогтооход ер нь бол олигопол тогтоосон байсан. Олуулаа захирна гэсэн үг шүү дээ. Тий. Олигополын зах зээл. Одоо эдийн засгийн энийг аягүй сайн мэднэ. Монопол гэж юу? Олигополууд гэж юу? Бөөндөө гэсэн үг. Тий, нийлж хагаад. Тэр чинь яаж ийн? Ямар пүүсийн удирдагч их жангууд. Одоо удирдагчинд жангууд гэж нэрлэн л дээ. Манжуг. Тэргүүлэгч гэсэн үг. Тэргүүн удирдагч гэсэн үг. Ямар жангууд ингэж пэдгэр амнаас нүг ундаг байна. Энэ бас их том боогоц. Даашинхүүгийнхэн яг ер нь бол юм байсан. Тэгэхээр зэрэг ер нь бол үргэлж нүүдэлчдийн төр тус үүссэн цагаас ахуулаад цагаан эрмийн цаат хар түмэнтэл эдийн засгийн харилцаа худалдааны бүр нягт дайн байлдаантай худалдаа харилцааны асуудалтай байсан болохоор манай Монголын төрийн удирдагч нар энэ пүүсүүдээс чинь очиж зээл авдаг гэсэн байхгүй. Данзан чинь бүр Шанхай явж исэн. Очиж биирж үнэт цаасны зах зээл гэж нэг юмыг мэдчихсэн. Япон данзан чинь бүр Япон орж исэн хүн. Ажвайн данзан нөгөө бодоо данзан солин данзантай амьдаа авахгүй юу. Тэгэд эсэ ааги гэж дуудадгүй байсан юм шиг байгаамаа. Өнөөдрийнхээр адилхан нэртэй болохоор нөгөөдхийг бол данзан даргаа гэж дууддаг бол нөгөөдхийг хөө Япон данзан л гэж дууддаг гэсэн. Япон явж исэн болохоор. Тэр чинь зэрэг эдгээр усууд чинь Монгол орн одоо яаж ийн? Одоо ус болоод эдийн ямар ч улс байсан зүгээр чи айл гэр толгойсон ч гэсэн бүр яаж амьдэрсэн гэсэн чамд мөнгө л хэрэгтэй байхгүй. Эдийн засгдээ л тулхурлаа штэ. Айл гэрийн тэр гэр бүлийн гишүүд хідэн хүн ажил хийдгүү, цалин хийдүү, байрны төлбөр тэ юновишн одоо хэд явдгүү гэд ингээд дараад нь ард хэд болтдгүү, дараагийн сарын цалин бууталд яаж амиа барьдгүү, арай илүү ажил олохын тулд яах ёстой гэдэг шиг яг бүхэн мөнгө дөр өгдөг шиг Монгол улсад мэдээж хэрэг цаашаага за сайхан гэдэг одоо манжин байхгүй болцсон юм чинь. Ус болоод явъя гэсэн чинь. Мөнгө л хэрэгтэй болно. Энэ мөнгийг хаанаас алдъя? Одоо тэр хэрэгтэй мөнгө юу? Тий. Зээлээр л авна. Зээлээр л авна шүү дээ. За зээлээр авна. Өнөөдөр манай Монгол улс эх орноо сайхан гоё хөгжүүлчихэд манай удирдагч нар мөнгө л хэрэгтэй. Мөнгө л байхгүй бол ямар ч сайхан санаа хий хоосон цагийн гарц яриа болоод өнгөрнө. Мөнгө л хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас олох юм? Өнөөдөр уул уурхаанаас олох гэж штэ. Тэгээ уул уурх байгаа тэгээд нэг олигтойхон шааж чадахгүй. Манай танаа хэрүүл уруул дотроос нь орцгоогоол байна л да. Өөрсдөө шургаж ороод байна. Тэрэн шиг яг 20-од оны үед мөнгө хаанаас олох юм бэ? Даашгүй бүс. Луусангийн бүсээс одоо зээлээ. Мөн Монголд орж ирээд байр суурь ажилласан байгаа. Оршин торгоодын худалдааны газраас очиж зээлий ч гэдэм үү. Тийм тохиолдол болсон. Гэхдээ мөнгө хэрэгтэй шүү дээ. Яах вэ? Одоо ингээд цаашаа авч явах хэрэгтэй шүү дээ усыг чинь. Даашин хүүгийнхэн чинь ер нь Монголын эдийн засгийг дангаараа ер нь бол эргэлдүүлнэ. Бүр мөсөн. Тэр өрсөлдөгч нар аваад ирэх юм бол за тэр Тэншигийн пүүс мэд. За та нар шүү дээ тий. Зүүн хүрээг л хамарчаарай. Тэгээ болоо. Сэцэн хааныг та нарт өгөхгүй шүү. Яг хөө Сэцэн хааны зарим хошуудтай тохирч болно. Нийт Сэцэн хаан аймгийг та нарт өгөхгүй шүү. Даашин хүчнэр нь халах 4 50 нэр нь бол даам гарцсан пүүс байсан байхгүй. Ховдын их хязгаараас Сэцэн хааны тал дуусгана гэдэг чинь баг ховдын хязгаараас энэ цаашаага манжуур хөрсөн амар одоо манжуур хөрн гэдэг чинь одоо амар мөрөн арай ер нь хянган даваа хөрсөн ийм том газар нутаг дээр хойд хяактаас урагшаага урд одоо хаалган даваа хөрсөн ийм том тал нутгийн илгэн цээжин дээр дангаараа монопол тогтоож байсан байхгүй. Ховдын амбан руу тийм бараа явал улаастай амбан руу тийм юм явал гэдэг ийм юм болсон. Тэгэхээр ер нь бол эднэр дээр чинь тулгуурлаж данзан бол ер нь өмхийн хужаанаар инээтрэ гэж данзан догсом амар нар тэгж яваагүй. Харин эднэртэй чинь хамтарч ажиллаж байгаад мөн олон улсын биерж олон улсын худалдаа гэдэг тал дээр бас нэг жоохон сургацтай бөгөөд сурцтай
мөн мэдлэгтэй болъё гэж яваад байсан болохоос ш өмнөхийн хужаа гэж юусоо цээрлээгүй юм. Цэрвээчгүй юм. Тэгээд ч тэрүүд бас нэг тийм амар доромжилж харьцаагүй юм. Худалдаачдын хооронд хэрүүл урал гарах нь тодорхой. Худалдаачид болон жинчдийн хооронд хэрүүл урал хаанч гарна. Ямар ч 8 зах дээрийн лангуун дээр хэрүүл гардаг шиг тэр хэрүүл мэрүүл нь бол гарна. Энэ бол тодорхой. Харин Монгол төрийн бодлого бол эдрээс мөнгө зээлэх, эдэр ямархуу системээр, ямархуу үйл ажиллагаагаар өөрсдийнхөө үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ гэсэн. Энийг нь судалж авч ирсэн байхгүй. Гай болж хойд зүгт Ленин тэнгэр талжээ. Октябрийн үсгэлийн эцэг Ленин тэнгэр тарьж альжээ. Ленины оронд гараад ирсэн байсан Йосеф Сталин Монголын асуудлаар Кремль дотор бодож байлаа. Монгол надад тийм ч сонирн биш ч гэсэн Монгол ер нь бол эртнээсээ л ашиг сонирхлыг хандсан газар. Монгол дээр толгуурлаж би Азад ноёлж чадна. Одоо надад зөвлөлт гүрнийг томруулахын тулд, их гүрэн байгуулахын тулд Ив хамтын санаа, Карл Маркс, Фридрих Энгельсийн үзлийг зэвсэг болгож ашиглах ёстой болоод байна. Тэгэхээр зөвлөлт гүрнийг томруулахын тулд одоо яах ёстой вэ? Яаж томруулах вэ? Бид нар яахааргүй зөвлөл холбоот бас одоо дэлхийн 1-р дайнаас гарцсан зарим газраа майгээд германуудад өгөөд ингээд бууж өгөөд дотроо октябрь явсгал болоод ингээд бүр дайнаас гарцаагүй болсон байсан. Ийм болсон байсан. Үүрээ эвдүүлсэн шоргоолч болчиход байдаг. Тэгээд нөгөө цагаан цэргийн одоо Ленин гэж нэг юм авчаад цагаан хааны гэр бүлээр нь цааслаа ятсан. Энэ тэнд засгийн газар үүссэн. Генералуудын цагаан цэргийн генералуудын засгийн газар үүссэн. Деникний засгийн газар гэж та бүр дийлдэхгүй хүчтэй засгийн газар байсан бол алс торндод энэ Омсогт одоо Колчакийн засгийн газар одоо энэ байгаль нуурын хавийг хамарсан чинь Японы дэмжлэгтэй байсан Атаман Симоновын алс торндын бүгд найрамдах болсон. Орос орн ийм байдалд орчод байлаа. Тэгэхээр яаж вэ? Орос оронд октябрийн хувьсгалын дараа иргэний дайн дэгдэж штэ. Улаантнууд, цагаантнууд хоорондоо ингэж дайтаж байхад Монголыг бас төр зуртаа мартчихад байсан юм. Харин дотоодын дайнаа бүгднгийн зохицуулаад авахад ер нь 1922 оны хавцаа ч юм уу да бороо өнгөр Ново Николаевск цаазлуулсан. Ингээд цаашаа Атаман Симоновын талыг бүр мөсөн шийдэх асуудал зүйлтүүдэд ирсэн. Харин Атаман Симонов ардаа Японы дэмжлэгтэй байсан. Тийм болохоор Япончууд бас ер нь Сибирийг сонирхож ирсэн үнэн. Харин Монголыг хизээ гэдгийг мэддэхгүй. Харин өөр Монголыг бол өөрийнхөө мэдлэлтэй бол байлгая гэж Манжийн гэрээнд бол тусцсан байсан юм. Манж гүрэн 1911 онд нуран унахаас өмнө 1907 онд өөр Монгол нь Японых, Ар Монгол нь хаант орсынх гэдэг айл эрт энэ гэрээг зурчаад исэн байхгүй. Тэгэхээр Япончууд ч өөр Монгол төр хүрээд ирнэ дээ. Манжуур дээр. Чи яах тэр гэрээний дагуу ирж штэ. Ингээ хүрээд ирнэ. Эднээс цаашаа Ар Монголтойгоо ингэж худалдаа хийд юм байна. Харин энэ өөр Монгол, Ар Монголын яг хил хязгаар зааг нь хаагаараа хэлдэм болоо. Энийг нэг сайн мэдээд авчих юмсан. Газрын зураг дээр нэг янз янзын газрын зураг, Манжийн зургийн шал өөр, зөвлөлтийн зураг нь шал өөр, дундад иргэн усын газрын зургийн шал өөр байдаг болохоор хаагуур хэлдэм болоо гэдгийг ойлгодгоо. Өөртөө арал дээр амьдардаг болохоор зэрэг альва усыг л хил хязгаар гэж үздэг болохоор хөшин яах юм бэ? Амар өмрөөнөр хэлэх юм уу? Яах юм бэ? Яг хаагуур хэлтэй. Үгүй энэ халахын голоор хэлдэм болоо. Үгүй нөмөргийн голоор хэлдэм байна. Гэхдээ яг алуугаар нь хэлдэм гэд Япончууд яг энэ яг өөрсдийнх нь мэдлэлд ирсэн байгаа өвөр Монголд нь алин, Оросын мэдлэлд орсон байгаа Ар Монгол нь алин бэ гэдгийг л олох гээд өвөр Монголд үйл ажиллагаагаа цэргийн засаглалаа бэхжүүлж байлаа. Цэрэг улс төр геополитикийн тоглолт яг гараагаа авч байхад Япон дундад иргэн улс зөвлөл холбоот тусгсан 3 том гүрэн ашиг сонирхол нь тал нутгийн Монголд мөргөлдөх энэ агшинд Монголын эдийн засгийг тухайн үеийн Монголын удирдагч нар Швейцар руугаа Бамба улс гэсэн бодол давлуу юм ботцсон. Богд гиганттэй тойрцсон сууж байлаа. Ястаа давлуу юм а те. Би
зөвлөлт гүрнийг томруулахын тулд Османы эзэнт гүрэн 500 жил насалж чаглаа. Сүүлчийн амьсгалаа хурааж байна. Гэтэл 1922 онд Османыг энэ Англи Францын цэргүүд эзэлж яваад байхгүй болгоцсон. Ататүрк арай гэж өндийх гэж шин Туркээ босгох гэж зовж байна. Османы мэдэлд байсан Балканы хойгийг би зөвлөлт их Оросод авъя. Гэхдээ авах гэхээр Англитай бол хацалтаад болж өгөхгүй байна. Баруун зүгтээ. Урагшаа одоогийн Шинжаанаас урагшлан Дорн Туркестан руу яг урагшлахад төвд байла. Гэтэл Англи Балбын дайнаас хойшлцсон байсан энэ ашиг сонирхол, Англи Оросын ашиг сонирхол төвдөд мөрөглөдөд болж өгдөг. Балкан болон төвдийг Англи гэдэг том гүрэнтэй булаацалтаад байгаа болохоор барж итгэхэд нэлээд хэцүүхэн хоол. Энэ үнэн. Харин Аз төвд тэлэхэд хамгийн том газар нутаг геополитикийн тоглоом нь Монголоос өөр юу ч шилжээд байлаа. Гайвалж 1905 онд Орос Японы тайнаар Оросууд Японд дальж идлээ зодулсан байдаг. Тэгээд ерөөсө Манжуур өөр Монгол тэр чигээр нь Японы мэдэлд орсон байдаг. Одоо ганцхан Монгол хэл барьж явна. Хэрвээ Манж гэдэг 267 жил оршин тогтносон энэ том Азийн ууган үндэстнийг Монгол гэдэг газраас нь сайхан атгах чагаад ганц сэгсрэх юм бол Монгол Оросын мэдэл дээр нь Бодоогийнхан, Данзангийнхан нийлээд Ардын нам биз Диалуу хотогтын талынхан Амрын талынх Диалуу хотогт Амар Баатаргүн Гомбэдшин за тэгээд Жалхан цодогт эдгээр чинь ноёдын намынхан байхгүй юу. Монгол ус чинь нэг юутэй эвслийн засгийн газартай Монгол Бодоогийнхан буюу Зөвл засгийг ерөнхийдөө бас ер нь зүгээр юм уу гэж бодож байсан социал-демократууд. Богдыгоо тойруулаа цөмөрөө сайхан суучил да. Бусдаар яад ингэж бодож исэн Данзангийн талын тууштай либералууд. Гуравт нь уламжлалаа барья гэсэн ноёд хотготууд нийсэн консерватист буюу ингээ консерватив ийм гурван нам Монголын улс төрд орчихсон одоо Монгол улсаа удирдаад явж байсан. Бурайдын их том онолч их бичгийн хүн Цэвэн Жамсраано Жамсрангийн Цэвэн эдгэрт чинь бас их зөвлөгөө өгж байсан болвол Баатар цагаан хааны одоо үргэлж очиж нууцаар мөргөж зөвлөгөө авдаг байсан. Далайламын их багш байсан Цанд хамт Агвандаржиев Петроград байсан байхгүй. Эдгэр чинь бас нэлээд юм болж исэн шүү дээ. Санкт Петербург хотод тэр Монголд байдаг гандаа шиг сүм байдаг шүү дээ. Бас сонирн боос дээ. Баатар цагаан очиж уулзж исэн. Цанд хамт Бурайд Монголын их домч мэргэн Цанд хамт Агвандаржиев байгуулсан. Агвандаржиев чинь өөрөө 13 дугаар Далайламын номын багш байсан байхгүй. Чи цаагуураас айхтар хаант Орос үед амар юм болж исэн би бага юм. Нарийн ярих юм бол одоогийн Манжуур одоо Хэлүнжам мууж штэ. Хар мөрөн мууж дээр. Богдын бас нэг ордон байдаг. Чанкайши эдэр богдтой бас очсон, цусланд нь очсон уулзаад юм яриад инээлдээ суудаг байсан гэж бас ярьдэн шүү. Энэ төрийн томчуудын нэг юм тайлагдчихгүй ойлгомжгүй ертөнц байдаг. Нэг нь Бээжинд очичоор нөгөөх нь хүрээнд очичоор чамаа манай тал үстэй би чамаа гэстэй тус хизээ тусгаар тогтнолцыг хутна. Гэхдээ би тусгаар тогтох ёстой үстэй инээ тэрэ гэд хэрүүл болоод байдаг бүртлөө нөгөөт чинь цусландаа явчих штеп. Богд хааны цуслан бас энэ Хэлүнжанд бас байдаг шүү энэ Манжуурын нутаг дээр. Гэтэл очиж уулзж исэн гэж яриад байгаа байхгүй. Маш том баримт байдаг шүү энэ Тайваны архивд, Дундад иргэн улсын архивд. Гэхдээ нэг тийм үл мэдэгдэх ийм мафийн сүлжээ шиг, мафийн боссуудын амьдрал юм шиг айгүй ядаргаатай. Энэ ойлгох хэцүү юм байна. Ийм юм бас болж исэн. Сибирь зөлгдсөн хинч амьдулддаггүй. Гэтэл Сибирээс 10 хэдэн удаа орсон хүн зөвлөл холбоот усыг яахаараа удирддаг. Сибирээс яаж орохдаг байна? Сталин гэж нөхөр байгаа шүү дээ. Сибирь цөлгдсөн хүн хизээж амьдулддаггүй, Сибирээс орсон ч амьдулддаггүй. Гэтэл Сибирээс ч нилээд орсон хүн шүү дээ. Энэ Сталин чинь. Гэхдээ бас нэг юм тийм X-тэй бодлогод их вэ шүү. Тайлагдчих юмнуудаас их вэ шүү. Сталин яг энэ одоо энэ зөвлөл холбоот ус чинь саяын хүмүүсийг оруулчихж байгаа шүү дээ. Энэ яаж ин Монголын төрийг дотроос нь ахлах. Эдгээр чинь хамгийн түрүүнд өөрсөндөө хүрээгээ Монголын ард түмэнд очиод хүрээгээ манай ардын засаг одоо Ленин, Большевик, пролетар ангманттай пролетарууд
гинжнээс өөр алдах юм байхгүй бөгөөд олвол бүх ертөнцийг олно. Энэ муусаан дарлагч феодал лам нарыг бүгднийг хяар цохий. Бид нар бошгийг хална. Феодал лам нартай тэмцэнэ гэсэн ангиж юм яриад эхэллээ. Наадах ч нь бол түүхэнд бол авих ингэж өвчхөндөг байж гэж тайлбарж байна. Бошхийг халах залуучуудын эвлэл гэж байгуулагдлаа. Энэнийг Оросоор Худонский фракц буюу хөдөөгийн фракцийнхан гэдэг байхгүй. Номгүй мэдлэггүй хэн юу гэж очиж наалддаг. Энэ зөв яриад байна. Ааста яг л өнөөдөр муусан юмнууд одоо манай Монголын баялагийг тэгээд муусан гадаадууд бид нар гадаадын колон болох гэдэг эх орноо хамгаалцгаая. Сэрцгээ монголчуудаа харийнхан манай ашигт малмлыг эзлэн эзэн Чингисээс улуу алж ирсэн газар нутгийг ингэж бид нар авснараа бид нар юучгүй боллоо. Гадаад хүн миний Монголын баялагаар тэр бөмбөтөн болж хахад манай удирдагч нар бүгд арай одоо худалдагдлаа гэлгэл ингээд автомат орчод нийлээд байгаа усуд шүү дээ. Үе үед л байсан. Яг энэ үед эдгээр ингээ ярингут нь одоо нийлээд өөрсдийн гэсэн бодлогогүй болоод эхэлсэн. Тэгэхээр эднүсийг залахын тулд нэг хүн хэрэгтэй. Энэ хүн бол Цэрэн очрын дампторч. Бошиг халах залуучуудын эвлэлийн дараагаар тавилаа. За эмэгтэйчүүд одоо бодооч ихнэр гизэг мэдзэг дээдсэн яасан бэ? Эмэгтэйчүүд чинь ийм өстэй болоод дугуй малгай ингэж яагаад нөгөө хороомон гутал өмсөөд нэг юм нарийн өмдтэй хороомон гуталтай задаа цагаан бүжиглээд за одоо ийм юм болж эхэлж байгаа байхгүй. Одоо муусан феодлууд одоо ингэсэн эмэгтэйчүүд хизээнээс одоо эмэгтэйчүүд ирэх гээд яриад эхэлтий. Юу гэсэн үг юм бэ? Нүүдэлчдийн түүхэнд эмэгтэйчүүдийг хизээ чинь хятад байсан шиг, исламын улсуудад байсан шиг доош нь хийж байгаагүй. Хамгийн бүрэн эрэхтэй төр барьжсэн агуу хаттууд ч бас байсан шүү. Хизээ монгол эмэгтэйчүүд нөхрийнхөө тэр одоо юунд зовлон мовлонд ингэж амар тарчилсан юм бэ. Гадаадын нөгөө нэг феминизм гэдэг юм чи шууд ороод ирэх энэ төр. Энэ юу юм бэ? Феминизм үү, коммунист феминизм үү? Ойлгомжгүй болсон шүү. Задгаа цагаан хийгээл хүмүүн төрлөختөн бүжиглээл их гоё бүр үхтэй шүү дээ. Чинь Японд дуу юм л да. Японы энэ коммунист намын ажилчин эмэгтэйчүүдийн дуу юм. Аяыг нь аваад үгийг өөрчлөө шууд дуулцсан. Хүмүүн төрлөختний дотроос хүнд ихээр дарлагдсан хөөхий бидний бүсгүйчүүд хүмүүжирхийн замыг олбоохоо гэж байгаа шүү дээ. Энэ дууг санаж гинөө. Хүмүүн төрлөختний дотроос хүнд ихээр дарлагдсан хөөхий бидний бүсгүйчүүд хүмүүжирхийн замыг олбоохоо гэж байгаа байхгүй. Баруун Европоос гаралтай Балмад ёсыг халж хаяад багш Лений заасан замаар бахтам сайхан алгацгаая хөө гэж дуулдаг байхгүй. За ийм асуудал үүслээ. Одоо хоёул эдийн засгийн сэдвүүрийг бол орё гэж би хэлсэн. Одоо авах гээд байна. Ингээд ийм юм болонгот дан ганцаараа Оросууд Монголд эдийн засгийн үйл ажиллагааг нь хянахаар болно. Ингээд Даашинхүү болон Америкийн динж General Motors энэ болгоныг хөөж эхэллээ. Монголоос хөөж эхэллээ. Даашинхүү, Шиндэ-юу, Тэнжин, Буянти, Насти болон Дайнын мөн одоо маш олон энэ одоо юунуудыг бүгднийг давхар гівгэнт ингээд яагаад хөөгдсөн юм бэ? Яагаад Монголоос явж байгаа? Явлаа гэж явсан юм уу? Үгүй ээ. Улс төрийн байдал өөрчлөгдчихлөө. Ингээд эдгээр чинь явж байгаа. Тэгээд Америк болон энэ Шведийн компаниуд цаашаага хаалган хот руу явж исэн. Бид нар альны чинь талд орохгүй. Альны чинь бид нар дэмжихгүй. Бид нар өөрсдийн гэсэн хөрөнгө оруулалт хийх газар руугаа л явлаа. Танаа улсын дотоод байдал хэцүүдлээ гэд ингээд явж эхэлсэн. Одоо Монгол Ардын хувьсгалт намынхан дээд зэгтээ одоо гарч ирж одоо барууны харгас хөрөнгөтний эдийн засгийг шахаж хайрт Орос ах зөвлөл холбоот улсын гэсэн юм яриад эхлэх энэ. Ингээд дангаараа зөвлөл холбоот улс Монголын эдийн засаг дээр шууд 90% манай болдог тагаад эхлэх энэ. Одоо бол угаасаа арга байхгүй. Угаасаа энэ үндсэн хуулийн гэсэн ингээд хараа сууж байхад бол угаасаа Монголд ингээд одоо Оросын бүрэн эрх ашиг бууж ирж байгаа тохиолдолд энд одоо хэн юу яаж явах одоо Оросын үзэмж Оросын одоо хүсэл сонирхлоор явна л да. За одоо инхийн тулд яг удирдагч нарын холдуулсан байх нь шүү дээ. Тийм биз? Улс төрийн асуудлыг дараа яриа. Удирдагч нарын холдуулсан байна. Өөрсдийн гэсэн нөлөөлөлөө тогтоосон байна. Өөрсдөө хүмүүсээ оруулсан байна. Тэгсэн чинь тун удалгүй. Цайны
торгоны эдийн засгийн гацаанд орчдөг байгаа. Хэдэн мянганы турш, заавараа хэдэн зууны турш гэх юм да. Өмнө зүгийн Юнан, Чиндүүд ургасан сайхан цэцэг, навч, цайны навч шүү дээ. Тэр сайхан юмнууд чинь гацчихж байгаа. Торог дурдан гаццсан. Хэдэн ноос ноолуур малын гаралтай бүтээгдэхүүн өгөөд оронд нь торг авдаг, цай авдаг, чихрийн нишинг авдаг, шаазан, хэрэгсэл авдаг. Бүр нарийн ярих юм бол тэр нь баг бүх хэрэгцээгээ хангадаг байсан юм чинь тусчиж байгаа. Байдгүй. Яах юм бэ нөгөө пүүсүүд чинь холдож эхэлж штт. Хятадын засгийн газраас зарим жоохон тусламжгүй байх гэж оролцсон чинь гай болж энэ хятад одоо нэг манж гүрэн унаад дайны ноёдын цаг эхэлчихэж. За одоо наа чинь бас Warlord хэцүү түүх тий. Одоо бол ерөөсөө маш олон засгийн газрууд, олон эздүүд хятад гарч ирж байгаа шүү дээ тий. Warlord-ийн цаг, Warlord period буюу дайны ноёдын цаг хятад эхэлчихэж. Нөгөө юу наашаага энэ цайны зам бэ? Юу эдийн засаг яах гээд байгаа юм бэ? Болохгүй юу? Тэгэхээр зэрэг манай жинчид очихгүй юу? Нэг юм бүр гоё яг юу гэдэг штэ. Донорын намдаг гойн цаг төрийн үүм ингээд армаан байдیں۔ Яг дайны ноёдын цаг эд бужигнж явах үед 3 жинчин Бээжинд очичихгүй юу? Бээжинг 2 цаг 3 цагийн хугацаатай л өөр генералууд ээлж эзлээд болж өгдөг. Тэгвэл гот нэг хөгшин өвгнөөсөө жингийн өдөртөгч өвгнөөсөө энэ хятадууд одоо хоорондоо яагаад байлдаад байгаа юм болоо? Отог жинсээ булаацалтаа л үзгэдэг байхгүй. Үнэхээр Бээжин, Тэнжин одоо энэ асуудлууд чинь одоо хэцүүдж эхэлсэн. Дайны ноёдын цаг. Одоо эдийн засаг яах вэ? Манжийн үеийн эхлэлтэй Евразийг дамсан транзит буюу цайны зам яах юм бэ? Одоо л байхгүй шүү дээ. Саарнада. Тэгэн шүү дээ. Саарч эхэлнэ. Монголд ороод ирнэ. Даашин хүүг шууд бас нэг хөөхөд хийцүү. Мөнгө нь хэрэгтэй байсан болохоор нэг юм бол улаан цагаан цэргүүдч тэр, улаан цэргүүдч тэр, гаминдааны цэргүүдч тэр нэг их оролдоогүй юм. Ер нь мөнгөтэй болохоор нь оролдоогүй. Чи амар мөнгөтэй цэргүүд орж ирэл инхэр зэрэг за чиний мөнгө би нэг цэрэгээ хооллох гэсэн, цэрэгээ хувцлах гэсэн, цэргүүддээ шинэ буус мөх гэсэн мөнгө чи хэрэгтэй гин гот нь хэрэгтэй юм чамд байгаа болохоор зэрэг чамааг буудаж яах юм бэ? Тийм болохоор зэрэг энэ даашигүүгийн пүүс чинь бас цайны замаа бариад яваад байсан. Цайны замаа бариад яваад байсан бас. Даанч Петроград хүртэл зам нь хаагдчихад байсан. Хяагтл тулчаад байлаа. 1925 он. Хяагтын зураг гэж байдیں۔ Одоогийн Гонконг шиг байсан шүү дээ. Одоогийн Оросын. Одоо манайх чи хойд хэлч алтан булаг шүү дээ. Алтан булаг давхаар Хяагт хот гэд тосоод авчдаг шүү дээ. 1925 онд Хяагт Гонконг шиг хөгжиж исэн гэх батхгүй. Чи яах юм бэ ийм том зах зээл шүү дээ. Дундуур нь манай ус байдаг. Манай усаар заавал дайрдаг. Тэгэхээр манай усаас дундаас нь бас нэг юм аваад явж ил вээсэн байхгүй юу? 1926 оны үед. За одоо асуудал бүр сонирн болж эхэлсэн. Лам нарын хөрөнгийг хураа. 1926 оны үед ер нь бол ийм санал бол их гарсан. Феодлуудын хөрөнгийг хураа. Отог жинсийн буулгая. Одоо ингээд одоо вам биш боллоо. Гүн биш боллоо. Ийм болж эхлэхгүй юу? Лам нарын жасын хөрөнгийг хураа. Жасын компани гэж нэг амар юм болсон юм. Жас сүм хідүүд өвөлдөө бэлдээд тарай ногоогоо тарай будаага авдаг байхгүй юу? Хураадаг байхгүй юу? Тэрийг нь авах гэж байгаа байхгүй. Монголын эдийн засаг, Монголын төрн, Монголын баялаг бүтээгч бүх аж ахуй нэгжүүдийг дээрэмдэх үйл ажиллагаа руугаа орох нь. За ингээд феодлын хөрөнгө хураалт утгагүй эхэлнэ. Аимшигтай юм болж эхэллээ. Энэ самуун бол ер нь одоо бужигнаад за ер нь одоо чи одоо муусан феодлууд чамааг одоо ажилд авахгүй хүүхдийн чинь сургуульд авахгүй ч гэдэг юм уу асуудал нэлээд үүссэн. 1927. Одоо яах вэ? Нөгөө Оросууд тассан байхгүй. Хөөш энэ ийм цай одоо нөгөө монголчууд чинь нэхэд байна.
Биднэрт байхгүй. Оросд нь байхгүй штэ. Энэ цайгийг чинь эдгээр монголчууд ч уугаа сурцсан бэ штэ. Одоо яах юм бэ? Нэг хятад худалдаач нэг нь авчирч ирээд энэ цай хаана вэ? Манай энэ Сичуан, Юнан, Хунан, Хубэй мужуудад ингээд сайхан ургадаг юм аа. Тэгээд яг хаврын тэр юу улирлын 3-4 сарын үе сүyэлхээр ингээд навч яг ингэж гарч ирэнгүүт нь бид нар энийг навчнуудаа аваад хатаад юм аа. Ингээ хатаагаад ингээд халуун устаа, боталсан устаа хийгээр ингээд юм цайн гардаг юм аа гэсэн чинь Оросын нутагт тийм юм байдгүй. Нөгөө монголчууд энийг нэхэд идэг. Монголчууд талах нэхэд. Биш ээ, мантуу нэхэд идэг. За талахаар л орлуулаас ч гэдэм үү те. Бүр нэг юм түүх байгаа шүү. Содон Балжирийн буйны мөхгүй бичсэн. Хувьсгалын үеийн том зохиолчтой. Их тэнгэрийн дүлийгээд нэг. Тэ. Унсан уу? Унсан. Тэгээ талахыг олоод авчдаг. Тийм. Талхаа ингэ мэдэхгүй. Тэгээ бурхан шиг шүтээд нөгөө хүмүүс ирж шүтээд баахан өрөөлөөр зөксөн чинь талах шүтээд нөхөр амар баяжчдаг. Тий. Тэр талах гэдгийг мэдэхгүйсэн байх нь шүү дээ. Тэр чи яаж ин талах хийлээ. Нөө мантуу иддэг байсан усууд байгаа шүү дээ. Талахыг нь оруулж хэллээ. За одоо цайг нь юугаар орлуулах юм бэ? Цай байдгүй. Тэр чин тэр нутагтаа ургадээ. Яа Сибирийн Уссурийн бүс төр ургаадах таяатай. Шууд гүрж рүү хандахгүй. Зөвш танаад нэг юм урдгуу гэд. Гүржид бас нэг тийм юм ургаж эртний бас нэг энийг ургуулгаадах гэдэг. Гүн чи манай нутагт урахгүй өрсөн ч яахгүй. Харин манай нутагт байглаасаа бас бидний үг дээдсээс одоо ингээд гүрзиний алдартай яг ийм юм бид нар бас нэг ийм юм хэрэгэлт юм аа. Эртний торгоны замаар бид нар энэ худалдаачдын юм энийг мэдж авсан гэсэн байдаг байхгүй. Тэгвэл наад нэг ургадаг бутныхаа навчнуудыг нөгөөтгөх. Ингээ гүрж нохоо цай гэдэг юм шиг дээ. Мэдгүй хард цай. Дуф нүддэг. Бөөрн кич байдаг, дөрүлжинч байдаг. Усаа плеткэн дээрээ тавьчаа жоохон нүдээд ингээд их нэг атга хийчих юм бол модны амттай болчих гээд болж өгдөггүй. Сүүлсэн ч бор цай болчоод болж өгдөггүй. Нэг жаахан чимхийг аваад, давсыг аваад, тэгснээс сүүлээд ингэдэг. Ийм болоод эхлэхгүй юу? Би ч ургамлын нэрийг гүрж юм болоо гэж бодсон чинь улсынх нэр байсан юм байна. Гүржээс тэрдэг ургамлын авчиг авчирж ирсэн. Гэхдээ тэр яг нөгөө нүүдэлчдийн нэг байн уугаад байсан цай ч зогсчлоо шүү дээ. Эдийн засгч зогсчлоо шүү дээ. Одоо энийг чи яаж шийдэх юм бэ? Асуудал үүссэн. За ингээд талах орж ирсэн үү? Ирлээ. За тэгээ юу орж ирэх вэ? Гүрж навчны цай ингээд орж ирлээ. За энэ бол одоо энэ 1990 он хүртэл буюу социализмын үеүүдэд энэ цайг л монголчууд сүүлж уусан юм шүү. Манжийн үеийн эртний цагийн тэр дорн дахны тэр сайхан цай маач нь тасалдсан шүү. За ингээд одоо яаж ийн? Эдийн засгийг дангаарна. Энэ чинь монголчууд ч нэг юм нэхэд байна. Тор дурд нэхэд байна. Байхгүй нь одоо яах вэ? Горонд нэхэд одоо яах юм? Нөх хизээ орсуу торог дурд нь ихчихсэн юм бэ? Тийм байхгүй. Тэгээр яах ёстой? Торог дурдангийг өгөх ёстой болно. Оронд нь юу өгөх ёстой юм тэгээд? Бүс бараа өгнө. Өөр яах юм бэ? Торог дурдан алгаа бүс бараа хэрэгтэй юм. Ингээд нөө Оросын фабрикууд шүү дээ. Бүс барааны үйлдвэр одоо даав юм. За ингээд эдгэр чинь Монголыг бас мэдээж хэрэг өөрийн мэдлэлтэд оруулж байгаа бол энэ ард түмний хэрэгжилж исэн юмыг нь солих өөрийн болгох ёстой болдог л байхгүй юу. Ингээд шууд тэдэн төгрөг. Сэрэлт киног үзсэн үү чи? Донгослогоо 40 цагаан хэрэг л бодоод өгөх. Та өсөр мөнгөний өгнө. Бумааг бай та тэгээ ямар ажил хийдий. Юун ч ээж болно гэдэг мэдхүү. Сэрэлт кинонд гардаг штэ. Орос доктортойгоо ойлголцчихно. Чамаагаа бол хідэн Орос 3 үхтэй шүүхөө. Чи тэгээд яг ямар ажлыг хашд юм бэ? Ямар ч байж болно. Монгол талаас л нэг номер юмдаг гэдэг. Санаж гинөө. Тэр шиг нэг бүс бараа, Оросын бүс бараа одоо орж ирчихнэ. Оросууд яах юм бэ? Бүх хөрөнгө оруулагч нарын гаргацсан юм чинь одоо өөрсдөө бүс бараагаа өгөхгүй өөр яах юм? Энэ ард түмчин бүс бараа хэрэгтэй шүү дээ. Торог дурдан байдгүй бол одоо даав ингээд бүх юм нэрхтээ болно. За ингээд яаж ийн? Монгол оронд одоо өөрчлөлт буюу эдийн засаг ахуйн өөрчлөлтийг хийж эхэллээ. За тэгээ нөө өөрсдийнхөө сав суулгаа оруулдаг. За дүнзэн тамхиа өгдөг гэдээ бас. Тэр тамхич бас их бас маргаантай байсан юм бэлээ. Тэр дүнсэн тамхи ба шүү дээ тий.
Манжийн үед энэ амархан сайн байна уу? Хөөрөг ба штэ. Хөөргөлнө. Бас янжуур гэдэг нэг юм сонин навч одоо тамхины навч байсан. Энэ дүнсэн тамхи чинь энэ штэ. Тий. Энэ цаасаар ингээд цаасаар ороож жагаад. Тий. Тэ цаахан ороо хэлээр ингэж жагаад эн чинь дүнсэн тамхи штэ. За энийг юу гэх вэ? Казбек Беломор канал гэдэг ингээд одоо орж ирж штэ. Ойлгож байна. Энэ санжин нэг юм ийм урт цагаан штэ мөртлөө жаахан инчээр энэ үхэн хэсэгтээ нэг юм тамхитай. Иш нь урт цагаан ингээд цогтөг. Тэг хаздаг. Хацхаар нөгөөс нь тэгж жагаад асаачдаг. Стэнэрэ шүд байтхаа хорооны хумс хуруу шаргалтуулна гэж жижигтэйхэн. Одоо энэ тамхич нь орж ирж байгаа байхгүй. Беломорья буюу цагаан тэнгис тамхи гэсэн үг. Беломор канал. Цагаан тэнгисийн сувг гэсэн утгатай. Тэр энэ цагаан тэнгисийн юун дээр одоо хийдэг байсан юм уу? Эсвэл тэндээс навчийг нь ургуулдаг байсан юм уу? Зүгээр энэ Казбек гэдэг нэг морины зургатаач гэдэг юм уу? Одоо тамхи нь орж ирж байна. Тэгэхээр гансандаа ингэж хийж ягаад ингэдэг юм чил одоо энэ одоо дүнсэн тамхи болоод ороод ирлээ л гэсэн үг. За тэгээд 1928 онд феодалын хөрөнгө хураах, жасын хөрөнгийг дээрэмдэх үйл ажиллагаа одоо чи 1000 малтай юу? 20-ыг нь чамд үлдээнд бусд нь улсынх ингэж хэлсэн. Ингэснээрээ нүүдэлчдийн донд нөгөө малаа булгаалгах асуудал үүсч эхэлсэн. Одоо энэ зөрчилдөөн бүр дээцэгтэй тулсан. Тэгэл ерөөсөө шууд одоо ингээл 28 онд чи бүр феодалын компанид үйл ажиллагаа болол танаа аймагаас тэдэн мал тоолно. Дутууд хоолсон учраас тэдэн бодоор торгоно. Та нар малаа нуусан байна. Амар юм болоод эхэллээ. Одоо хувьсгалч нар нэг юм хувцастай офицер зүнх мөнгөтэй ингээл одоо бүгдийг улсын болгоно. Хувийн өмчж байхгүй. Хувийн өмч байхаар л хүн хөгждөг юм аа. Даан ч одоо энийг боллоо. Улсын өмч боллоо. Улс юуг нь тэр хүн ерөөсөө улсын мал боллоо гэсэн үг. За уучлаарай. Хизээч улсын өмч байхад хүн хөгждөг юм аа. За ингээд одоо бүх юмыг улсын өмч болгоод эхлэхэд арт томдор хүсч эхэллээ. Бид нар яахаараа энэ мүү? Гүн чинь бид нар яахаараа эднэрт төрдөө бид нар ямар буруу юм хийсэн? Би төрдөө буруугүй. Яа за окей. Яа сайхтар үл явдлаа тэ наад чи одоо. За ингээд зөвлөх холбоот улсын эдийн засгийн хитрхи их төрөмгийллээс олж мөн дундад иргэн улсад их захаа алдаж үүссэн замбраагүй дайны ноёдын үүмэнээс олж 200 жил оршин тогтносон. Одоо 1727-оос бүр нарийн ярих юм бол тэрнээс ч өмнөөс эхэлсэн 200 гаруй жил оршин тогтносон. Төв Азийн эдийн засгийн хамгийн чухал зангилаа зам болсон. Тал нутгийн Монголын тал нутгаар дайран өнгөрж байсан цайны зам 1927 онд бүрмөссөн, зогссон байна.